Тэнүүн говь андашгүй. Тэмээний мөр дүүрэн гэж төрийн шагналт зохиолч Нима шүлгэлсэн бий. Говь үнэхээр тэмээний орон. Тэмээг амьд үлэг гүрвэл Тэнгэрийн амьтан эсвэл элсэн говийн хөлөг онгоц хэмээн уянгалан магтах нь бий. Тэмээ хэмээхийн амар амгалангийн элч гимээр сүрлэг сайхан амьтан говийн ард түмний ахуй амьдралын салшгүй нэгэн хэсэг. Тоо толгойгоороо хагас сая хүрэхгүй ч чамлахаар чанга атгах шалтгаан бий. Сүүлийн жилүүдэд тэмээ тасралтгүй өсөж байна. Энэ бол баярлал урштай зүйл. Хоёр бүгд тэмээ буюу бактерион зөвхөн Монгол, Хятад, Казахстан, Киргиз зэрэг цөөхөн оронд үлдсэн. Доод толгойн жил дараалан буурсаар байгаа юм. Тэмээг өсгөхийн тулд түүний ашиг шимийг нэмэгдүүлэх, тэмээний үнэлэмжийг өсгөх явдал чухлаар тооцогдож байна. Энэ тухай тэмээ судлаач доктор Балдан ийхүү ярьж байна. Монгол тэмээ судлалын түүхийг аваад үзэхэд 3 үед хувааж болохоор байдгийг. 1930 хэд оноос 60 он хүртэл. За энэ хугацаанд бол голдуухан зөвлөлтийн судлаачид одоо явуут дөрвөлжилсэн хэлбэрээр ихээрийн судалгаа хийж явсан байдаг. За тэгээд энэ судалгааны ажил яг цаашдаа ер нь арга зүй техник технологи гээд одоо хөгжлөөн дагаж сайжирсаргаад түүний дагуу манай үндэсний боловсон хүчин тэр хооронд бэлтгэгдэж байсан. Зөвлөлтийн одоо судлаачтай хамтраад 60-аас 90 он хүртэл ер нь тэмээ судалгааны ажлыг нэлээд одоо яг тийм суурин хэлбэрт нэлээд ойртуулж ийсэн. За энэ дээр бол одоо бүхэл төрлийн судалгаа хийсэн дээ. Тэмээний аж ахуй, тэмээний эрүүл мэнд, бэлчээр дэжээлч гэдэг юм уу. Одоо бүх талаас нь судалж эхэлсэн манай судлаачид. Хоёр бүхэл тэмээний ялангуяа энэ Монгол тэмээний судалгааны ажил бусад одоо төрлийн малаас бол их хожуу судлагдсан. Их одоо хоцрогдсон судлагдсан гэх юм уу одоо хугацааны хувьд бол ингээд 60 оноос л судалгааны ажил нэлээ одоо эхэлж ийгдсэн. Энэ дээр бол одоо анхны одоо судалгаа ер нь Монгол тэмээний ерөнхий одоо шинж чанарыг судалсан хүн бол Лусангай гэж хүн бий л дээ. Манай одоо Ахмад судлаач. Тэр хүн бол ерөнхий одоо Монгол тэмээний шинж төрхийг бол гаргаж өгсөн. 70 оноос бол ер нь хэд хэдэн одоо сүргүүдээр нэлээд тогтвортой үжлийн цөм сүргүүд байгуулж эхэлсэн. За ер нь тэмээний аж ахуйн одоо гол судалгаа бол мал аж ахуйн хүрээлэнгийн харьяа энэ өмнө говьд байдаг говийн бүсний салбар гэж байгаа. Тэн дээр л суурин судалгаа гол хийсэн те. Тэгээд хажуугаар нь лабораторийн судалгаа, хээрийн судалгааг ингээ хослуулад нэлийн одоо даастай ингээ хийгдэж эхэлсэн. Энэ хугацаанд бол яг хөө ер нь бол голдуухан тэмээний биологи, аж ахуйн ашигт шинжийг л гол нь энэ хугацаанд судалсан. Тэгвэл яг хөө зарим нэг лабораторийн судалгаанууд хийгдсэн. За ингээд 90 онд бол энэ ажил ер нь одоо тэмээний аж ахуйн эдэмтний судалгаа шинжилгээний ажлыг үндэслээд Монгол тэмээг үйлдвэр гэдгээр одоо батж олон улсын хэмжээнд зарласан. Албан ёсоор. Өөрөөр хэлбэл Монгол мал бол 5 төрлийн мал бүгдээр үйлдвэр Монгол үйлдвэр гэдэг одоо нэрийн олон улсын хэмжээнд бол одоо бүртгүүлсэн юм байгаа. 90 оноос хойш бол шилжилтийн үе болоод ингээ ер нь тэмээний аж ахуйдаар анхаарахад нь бол хатаж хэцүү болсон, тэмээ чих орогдож эхэлсэн. За тэмээ судлаач хүмүүсүүд бол нэг хэсгийг нь бас нэлээд хөндөй ирсэн. Гэхдээ тэмээний судалгааны ажил юу энэ хооронд хийгдэж байсан. Одоо би өөрөө гардаж хийж байсан учраас яагаад тэгж байгаа гэхээр мэдээж хэлж байгаа юм. Ер нь одоо бид нар бол нэг сүргийн хэмжээнд маш олон тэмээнд ингээ судалгаа хийсэн. Энэ хугацаанд өөрөөр хэлбэл бидний яриагаар бол популяцийн судалгаа гэж ярьж байгаа. Өөрөөр хэлбэл ханы эцсийн хүрэн өмнө говь аймагт байдаг хоёр одоо сайжруулах тэмээга ханы эцсийн хүрэн галбын говийн улаан гэдэг. Энэ хоёр тэмээн дээр бол ер нь өргөн хэмжээний судалгааг бол олон тооны тэмээнд хийсэн. За түүний хажуугаар баруун бүс нутагт бол төгөм тунгалгийн хүрэн гэж тэмээ байгаа. Тэн дээр бүрэн урагчаа гэж одоо доктор судалгаа ингээ хийжсэн. Ингээд энэ судалгааны ажил хэдийгээр эдийн засгийн хувьд санхүүгийн хувьд бэрхшээлтэй байсан ч гэсэн хийгдэж явсараад за 10 он болоход бол тэмээ судалгааны ажил бол сэргэлт болсон. Өөрөөр хэлбэл ер нь өсрөнгүй байдлаар хийгдэж ирсэн. Яагаад гэсэн бэхээр нэг гадаад дотоод нөхцөл бүрдсэн юм л да. Гадаад талдаа бол нөгөө манай одоо үндэсний судлаачид
одоо орчин үеийн одоо лабораторийн ялангуяа орчин үеийн энэ арга зүй эзэмсэн судлаачид гадны одоо лабораториудыг хэм хийдэг болсон. Тэгээд тэд нар бол тэр лабораторийн судалгаа их нарийн судалгаанууд хийсэн. Энэ өмнө говийн 2 омгийн тийм ээ хос цогдор тийм ээ төхөм тунгалгийн энэ тэмээний ерөнхий аж ахуй биологийн онцлогийг ялгаа гаргахын шаардлагатай байсан. Өөрөөр хэлбэл буучин тогтолтооны үед энэ 3 тэмээ бол энэ Монгол тэмээний үндсэн сайжруулагчийг явж байсан. Тэгээд чухам юугаараа сайжруулагч юм, бусдаас юугаараа онцлог юм гэдэг нь бол маш тодорхойгүй байсан. Гадаад шинж чанараас бол ерөнхий шинж ялгаа нь бол тодорсон. Тэр нь ямар вэ гэхээр зүүн талд одоо өмнө говийн урд талд хам богд сумд байгаа тэр тэмээ бол галбын говийн тэмээ. Тэр тэмээ бол бие томтой, амьдын жинхтэй ийм тэмээ байсан. Одоо гол онцлог шинж нь. Баруун талд одоо тэр төхөм тунгалгийн хос цогдор тэмээ байгаа. Онцлог тэмээ нь хос цогдортой. Хос цогдрын 4 тэр бол ноосрог шинжээр илүү. Өмнө говийн тэр мандаловогийн ханы эцсийн өрн тэмээ гэдэг нь бол энэ хоёрын завсрын шинжийг хадгалсан. Өөрөөр хэлбэл ноос одоо ашиг шимийн чиглэлээр бол ноос махны чиглэлээ дундаж байрлалыг хадгалсан. Аль шинжийн тэнцвэртэй хадгалсан ийм тэмээ байсан. Одоо ерөнхий шинжнүүд. Дээр нь бол зүсний ялгаа байсан. Тухайлбал бол зүүн талын одоо галбын говийн тэмээ бол улаан зүстэй, үндсэн зүс нь. Ханы эцсийн өрн тэмээ хүрэн зүстэй. Манай төхөм тунгалгийн тэмээ бол ерөнхий хувьд бол бор хүрэн голдуу. Тэгвэл яг үржилийн одоо цөм сүргийн тэмээ нь сүүлдээ шилэн сонголтоор үндсэндээ бол хүрэн зүстэй ийм болсон байгаа. Тэгээд дагалдах шинжүүд бол байгаа л да. Ингээд энэ 3 тэмээний одоо бүх онцлог шинж нь бол тодорхой болоод тоо толгойн хувьд бол ер нь хангалттай байгаа. Сая 15 онд бэлгийн даасан үйлдвэрүүд батлагдлаа. Одоо энэ өмнө говийн тэр хам богдын галбын говийн улаан үйлдвэрийн тэмээ, ханы эцсийн өрн үйлдвэрийн тэмээ, төхөм тунгалгийн өрн үйлдвэрийн тэмээ. Тэрэнд бол нөгөө түрүүний хэлжсэнээр ашиг шимийн чиглэлүүд тэгж заагдж гарч байгаа. За энэ 10 оноос хойш манай Монгол эрдэмтэд энэ өвөр Монголын судлаачтай хамтраад өвөр Монголын Шанхай хот одоо тэгээд энэ хөх хотын тэмээ судлаачид багш нартай хамтраад генетикийн судалгааг одоо маш нарийн хийлээ. Нэг бүхтэй тэмээний ДНК-ийн дарааллыг, бүрэн дарааллыг секвенсийг хийлээ шүү дээ. Одоо тэр бол нөгөө өөрөөр хэлбэл геномын ДНК-ийн кодыг тайлбарлаа гэсэн үг. Одоо тэр бол асар шинжлэх ухаанд одоо мэдээлэл өгсөн ийм одоо том хэмжээний судалгаа хийлээ. Хүний геномын одоо секвенсийг хийсний дараа одоо энэ хөдөөж амьтдын энэ секвенсийн одоо ДНК-ийн дарааллыг хийх ажил нэлээд эрчимтэй хийгдсэн. Тэгээ 2 хүүхэд тэмээн дээр манай улсын эрдэмтэд ороод ингээ өөр Монголын одоо хятадын судлаачтай нийлээд энэ ДНК-ийн одоо генийн кодыг тайлах ажлыг бол иж бүрийн судалгааг бол хийчихэд байна. Түүний хажуугаар одоо энэ үйлдвэр омгууд байна. Хятадд 3-4 үйлдвэр байна. Манайд бас 3 үйлдвэр байна. Тэдгээрийн хоорондын одоо генетик ялгаа, генетик бүтэц, полиморф шинж эднэрийг бол тодорхойлох бас энэ тусаа арга зүйтэй ажил байдгийг. Тэрүүнийг одоо бүр молекулын түвшинд, ДНК-ийн түвшинд бас хийгээд хамгийн сүүлийн үеийн одоо арга зүйгээр дэлхийн одоо тэр ген банкнд бүртгэлтэй дарааллын дагуу хийсэн. Энэ бол одоо том хэмжээний ажил хийгдчихэд байна. За түүний хажуугаар яг уу ер нь биохим, физиолог ч гэдэг юм одоо тэр өөр одоо бодис солилцооны талын одоо тийм юмнууд бол их хийгдэж байна л да. Дархлааны систем бол бус малынхаас бол шанд онтон байдаг. Энэ Бельгийн нэг эрдэмтэн нано технологи хэмжээнд судлаад энэ тэмээний энэ дархлааны одоо тэр иммуноглобулины уураг байгаа юм л да. Дархлааны тэрүүний одоо тэр молекул бүтц бол бус малынхаас бол арай өөр юм аа гэдгийг бол тодорхойл нано технологийн төвшөнд бол тодорхойлсон. Түүнээс гадна манай нэг залуу судлаач энэ Австралид бас лабораторид судлаад говийн одоо ургамлууд тухайлбал баглуу ургамлын жидсэн байт юм уу ийм тэмээний дархлааны систем бол арай идэвхтэй байж болох юм гэсэн тийм урьдчилсан таамаглаж бас зөвшөөрсөн байд.
Тэр торгоны зам нийгэмлэг бол дэлхийн тэмээ судлаачдын одоо 3 жил болж байгаад нэг том үзүүлэх сургууль конференц хийдэг байхгүй юу. Тэгээд энэ өнгөрсөн 7 сард хийсэн. Тэгээд тэн дээр би тэр юугаа явуулсан юм, абстракт явуулсан. Тэгээд тэдний үзээд үгүй тэний чи ер нь бид нар их сонирхож байна. Тэр Монгол тэмээний одоо тэр морфолог шинж газар зүйн байрал дагсан тэр ховсолт гэдэг чинь их сонирн байна. Гэхдээ одоо тэр хэлүүлж барих юм байвал нааш нь явуулаач гэжсэн. Одоо гихшээтэй. Одоо манайд бол нэг ийм дутагдаад юм л да. Тэр бидний хийсэн одоо тэр судалгааны ажлын үр дүн нөгөө инкубац их одоо тэр дамжлага байхгүй байгаа байхгүй юу? Зөвхөн одоо эдэмтэд судлаад авцсанд одоо ингээм саасан дараа гаргалаа. Тэр нь шууд л одоо үйлдвэр одоо нэг жижиг дунд үйлдвэр сонирхож авч байх юм шиг л одоо ийм яриад байгаа. Түүний одоо завсрын нөө инкубац боож уулдаг одоо тэр төвчийн одоо манд байхгүй байгаа юм л да. Тийм учраас энэ удаашралтай байгаа. Нэгдүгээр тэр талын мэдээлэл муу байна, тийм ээ. Ингээд байгаа. Тэгэхээр яг хуу бус орнд бол өөр байгаа маа. Хойлхон бол одоо хятадууд бол энийг аль хэдийн судлаад сүүнээс одоо тодорхой хэмжээний тэр уураг идэвхтэй бодисуудыг ялгацсан одоо нэгэн дон бол одоо тийм эмийн бэлтгэл гэх юм уу тийм ээ эдийн бэлтгэлүүд бол гаргаад байна. Манайд бол тэр талаар бол удаашралтай байгаа л да. Энийг бол нэлээд лавшруулж судлахын шаардлагатай. Тэмээ судалдаг шинжлэх ухаан орчин үеийн дагаад улам л одоо нарийн сад байна. Одоо ерөөсөн тэр юм 70 90 оны юм бол ерөөсөө одоо юм их хуучилж байна. Материал бол одоо бүр ерөөсөө улам шинэ юм ярихгүй бол одоо зогсогдоод байх жишээтэй. Ийм болоод байна тавьж дагаад.